Хэгүр тэгштгэл бичих бодлого нь ухтай даалгавруудыг авч үзье. Эхний төрөл нь нарративын огторын түүхэд юм. Бидэнд ишний утга буюу бие байна. Энэ нь экзистенциалистик эсрэг цэг юм. Үүнийг яг огтол гэдэг. Энэ бас эсрэг хэмжээ юм. Тэгштгэл дараа нь налалт буюу хувь хэмжээ орно. Та бүр эсвэл гэх мэт үгсийг хаяа. Бүр тутамд эсвэл 5 дахин одон сүрэгч 2 өдөр тутамд гэх мэт. Энд байгаа энэ жишээг хамтдаа харцгаая. Тэр 5 зүйстэйгээрээ хийж байна. Энэ нь таны б утга болсон юм. Ийгэг тэнцүү би зүгээр 5-ыг бичим. Тэгээд тэр өдөр бүр 20 зүйд нэмдэг. Тэгэхээр энэ нь нэмэг 20 болно. Тэгээд бүр гэдэг нь хувьсагчийг оруулнаа. Одоо хоёр тэгштгэл бичих шаардлагатай системийг харцгаая. Тэсэр бидэнд ихнийх юм байна. Аймгийн 10 хүүхэдтэй. Өдөр бүр 2 хүүхэд нэмэгдээд. Б ангийг 5 хүүхэдтэй. Өдөр бүр 3 хүүхэд нэмэгддэг. Одоо асуулт гэрчэм. Хэдэн минутын дараа хүүхдүүдийн тоо ижил болох бай. Санаж байгаарай. Та асуултыг харна. Асуулт нь бидэнд хувьсагчийг бий болгох тусарна. Хэдэн минут гэдэг нь минутын тоо байх юм. Харин хүүхдүүдийн тоо нь эерэг утга байх юм. Тэсэр надад 2 хувьсагч гэн. Одоо тэгштэглээ байгуулах заларфаа. Эхний тэгштгэс. Анги 10 хүүхэдтэй. Зүгээр 10. Тиймээс та зүгээр 10 гэж бичнэ. Тэгээд минут тутамд 2 хүүхэд нэмэгдэн. Тэгэхээр нэмэх 2. Гэхдээ бүр гэдэг үгийг харвал хувьсагчрахтай болбаг. Минутад x гэж аана. 2 дахь тэгштгэлдээ Б ангийн 5 хүүхдээс авсан. Энэ бол таны эрэгт огчцсон. Тэгээд 3 хүүхэд. Эсвэл минут тутамд нэмэгдэн. Тэгээд тэнд x-ийг тавина. Эдгээр 2 тэгштгэлийг би y тэгсэн mx хэлбэрээр бичсэн. Гэхдээ та үргэлж ингэж хийж болно. Эдгээр нь mx нэмэх дэдэд инсан. Өөрний гişээ авч үтэй. Мая анх 3 ширхэг имээрстэй ажиллаа ихшүүлдэг бөгөөд өдөр бүр тогтмол 10 шинэ имээр нэмж хүчин авч байдаг байна. Харин нараас нийтдээ 201 ширхэг имээрстэй хийсэн бөгөөд өдөр бүр 80 ширхэг имэрлэг нь тогтмол устгадаг байжээ. Тэгээд асуулт нь үнэ. Хэдэн хоногийн дараа миний имэйл ижиг төдөө болох вэ? Энэ нь хувьсагчийг ойлгоод төссөн. Хэдэн өдөр гэдэг нь хоногийн тогсоо. Ижиг тотоо болох хүйтээс. Имэйлүүдийн таар. Одоо систем үүсгэхийн тулд 2 тэгштгэл бичих хэрэгтэй. Тэгэхээр эхнийхийг нэнд харж хай. Мая 3-аар реферсэн. Энэ нь Y-ийн огчижм. Тэгэхээр Y нь 3-ын гэнсэн. Өдөр бүр гэж хэлэхэд тэр хэсгэд хувьсагчийг тавина. Тэгэхээр өдөр бүр тэр 10 имэйлээр нэмэгдэн. Өдөр бүр нэмэх 10 гэсэн. Өдөр гэдэг нь x байсан. Одоо 2 дахь тэгштгэлийг бичье. Энэ нь нарийнх бахаж байна. Тэр 201-ээр ихсэн. Тэгэхээр энэ нь түүний Y-г огтоос. Y нь 201-тэй дэнсв. Тэгээд устгана. Устгах нь гэвэл хасах гэх юм. Имэйлээр дэр авна. Тэгээд тон пуна. Өдөр бүр 8-аас. 8 имэйл өдөр бүр гэдэг нь x гэсэн үг. Тэгэхээр санаарай. Бүр эсвэл өдөр бүр эсвэл тус бүр гэж хэлэхэд тэр хэсэгт хувьсагч орно. За одоо өөр төрлийн тэгштгэлийн эргэн харцаар. Энэ нь стандарт хэлбэрийн тэгштгэл зэтэй. Стандарт хэлбэрийн бодлого. Энэ нь Y байх ёстой. AX нэмэх B тэмцүү C гэсэн хэлбэр гэ. Тиймээс ийм тэгштгэл байвал хоёр хувьсах хурдыг хальх хэрэгтэй. А гэдэг нь нэг хурд юм. Тэгэхээр бид хоёр хурдыг хайна. Дараа нь B нь хоёр дахь хурд нь. C гэдэг нь бидний нийт дөнгөө үргэлж бичдэг хэсэг. Тэгэхээр бид А-г олж харах үед төс бүр гэсэн үгийг хайна. Б-г олж харах үед төс бүр
бүр эсвэл нэг бүр гэсэн үгсийг хайна. Жишээ нь юу гэж байна? Түс бүр сэндвич должен түүхийн нэтар. Тэгэхээр түс бүр гэж байгаа учраас энэ нь хувьсагч авна. Дараа нь түс бүр ундаа хувь төгрөгийн үнэтэй. За түс бүр учраас энд бас нэг хувьсагч орно. Дараа нь нийт үнэ нь 48 болсон. Тэгэхээр тэгшитгэлээ байгалахын тулд сэндвич түс бүр $200. Тэгэхээр энэ нь $X бас. Ундаа түс бүр $2 үнэтэй. $2 фиш. Надад өөр хувьсагч хэрэгтэй. Игэл тавья. Тэгшитгэлээ байгуулахдаа энэ хэсэгт бид үргэлж нийт дүнг бичдэг. Тэгэхээр надад нийт тоо хэрэгтэй. Энэ $7 нөгөө нь $2 байсан. Тэгэхээр нийт мөнгөний дүн хэрэгтэй. Тэр нь $48. Одоо системтэй нийт үгүлгийг харцгаая. Эхнийх нь хүүхдийн тасалбар төрс бүр нь $3 үнэтэй. Хоёр дахь зүйлбэр насанд хүрэгчдийн тасалбар нэг бүр нь $8 үнэтэй. За чи худагч байлаа. Нэг 10 тасалбар энэ нь сэв арна уу? Та нийт $55 зарцуулсан. Бид хоёр нийлбэртэй юм шиг байна. Энэ нь сайн хэрэг. Учир нь системтэй үед бид хоёр тэгшит гэж бичиг ёстойг санаарай. Одоо асуулт нь тасалбар төс бүр хэдэн ширхэг вэ гэж байна. Тэгэхээр энэ нь надад хувьсагчдын тоог хоёр төрөл юу болохыг тодорхойлох туслах болно. Хүүхдийн тасалбар. Ишнийх нь хүүхдийн тасалбар аа. Хоёр дахь төрөөс нь насанд хүрэгчдийн тоо юм. Насанд хүрэгчдийн тасалбар. Тэгэхээр одоо ихэнх тэгшитгэлээ бичиж үзье. Хүүхдийн тахипаг гормон дожир үнэтэйгшдэн. Хүүхэд бүр гөрөн база. Надад нэг хүсэлт хэрэгтэй. Тэм нэг стахоос. Харин насанд хүрэгчдийн тасалбар тус бүр $8 үнэтэй. Насанд хүрэгчд бол эгрэг. Одоо өмнөний харахад энэ нь $3 байна. Энэ нь $8. Тэгэхээр надад нийт хэдэн $1 босхойг олох хэрэгтэй. Долларын хувьд алгийн маш их вэ? Тэр нь 55 жоо. Одоо хоёр дахь тэгшитлээ бичцгээе. Надад энэ 10 гэсэн тоо байна. Энэ нь нийт дүн юм. Тэгэхээр энэ нь нийт дүнгийн хувьд энд орно гэж би мэдчихэв. Гэхдээ энэ нь нийт тасалбарын тоо юм. Энэ алга нь хүүхдийн тасалбар уу? Насанд хүрэгчдийн тасалбар уу? Хариулт нь хоёр сан. Энэ нь насанд хүрэгчд нэмэх хүүхдүүд X нэмэх Y гэсэн үг. $1 дээр $1 нэмэхээр $1 болно. Энд өөрөөр жишээлбэл 15 мэз өрөө хозонд очив. Энэ нь орсон хүмүүсийн нийт тоо юм. Зарим хүн паста захиалсан бөгөөд нэг нь $12 үнэтэй. Энд шууд хэлээвч паста бүр $12 үнэтэй. Паста бүгд $12 төлөх ёстой. Сэндвич бүр $8 үнэтэй. Сэндвич бүр гэж хэлээгүйч хэд хэдэн сэндвич захиалбал бүтэн төлбөр төлнө. Нийт төлбөр нь $44 байсан. За тэгэхээр бидний дахин нэг нийт баа. Хэдэн хүн аж төрийг захиалсан байна. За миний ашны хувьсагч захиалсан хүмүүсийн тоогох болно. За тэр хоёр төрөл нь юу вэ? Миний хоёр зүйл юу вэ? Эхнийх нь паста. Хоёр дахь нь хүмүүсийн тоо. Сэндвич захиалсан хүмүүсийн тоо. Ойлгож байна. Тэгэхээр одоо бид хоёр тэгшитгэлээ зохион, тийм үү? Систем гэдэг нь хоёр тэгшитгэл гэсэн. Эхнийх нь бол энэ мөнгөний тэгшитгэл байна заа. Пастагийн нэг бүр нь $12. Надад нэг хувьсаж яатай хэдэн хүн паста захиалсан бэ? Тэндэр X-ийг таарна. Дээрээс нь зарим хүн сэндвич захиалсан. Сэндвич бүр нь $8. Тэгэхээр тэнд ид төл. Үүнийг харахад энэ нь $12, $8 байна. Тэгэхээр энд би нийт мөнгөний дүн хэрэгтэй болно. Тэгэхээр аль нь нийт дүндээ $15 уу? Нийтсум $44 уу? Нийтсум 44 нь нийт дүн. Одоо хоёр дахь нийт дүн 15 найз байсан.
Энэ нь орой хооронд явсан 15 хүн гэсэн үг. Энэ 15 хүн поста зах яасан уу? Эсвэл синдрий зах яасан уу? Хариулт нь хоёулаа. Энэ бол X буюу хүмүүс, дээр нь Y буюу хүмүүс, нийт хүмүүсийн тоо. Хүн дээр хүн нэмэхээр хүн болно. Бид эдлэр нийт дүнгуудыг хольж ба. Одоо бид бүх асуудлыг бүрэн шийддэг хэдэн жишээ хий. Дүүхэн уншицгаая. Шатрын клуб 10 хүнтэй эхэлдэг бөгөөд 7 хоног бүр 10 шин хүн нэмэгддэг. За бидэнд бүр гэдэг нь байна. Тэгэхээр энэ нь хувьсарч болон маргааныг авчирнаа. Клуб 15 хүнтэй эхэлдэг. 7 хоног бүр 5 шин хүн нэмэгддэг. Асуулт нь хэдэн 7 хоногийн дараа 2 клуб ижил 5-ны гишүүнтэй болох вэ гэж байна. Тэгэхээр эсмийн хувьсагч нь 7 хоногийн тав бах болно. Хоёрдугаар чухал хүчин зүйл нь гишүүдийн нийт тоо байх болно гэдгийг анхаарна. Тэгэхээр одоо тэгшэдлээ харцгаая. Бид 10 хүнтэй эхэлдэг. Эхэлдэг гэж байгаа нь Y-ийн огцолжул гэсэн үг. Тэгэхээр Y нь 10-тай дэнцүү. За дээр нь 7 хоног бүр 10 нэмэгдэнэ. Би энд X стрит хагаа. Тэгэхээр энэ тэгшэтгэл 10-аас эхэлж 7 хоног бүр 10-аар өснө. 7 хоног бүр 10-аар өснө. Бид графика зурхтаа сөрөг 7 хоногоор уушгийг хүсэхгүй. Бид эндээс эхэлнэ. За. Ихтэй би дээшээ хязгааргүй явж чадлаа. Энэ сөрөг удах айхгүй. Хувьсагчтай тодорхойлсон бол шууд бичээд авъя. X нь 7 хоногийн тоо юм. Энд байгаа Y гэдэг нь тухайн бүрэгт хамаарах нийт гишүүдийн тоог илэрхийлж байгаа. Тэгэхээр сөрөг хүн гэж байх боломжгүй. Энд байгаа энэ график бол шатрын клуб юм. Одоо 2 дахь клуб босох Мэдгэстэнэ клубын графикийг сүрье. Тэд 10 давтай хэлбэг. Энэ нь түн X догчсас. 7 хоног бүр 5 шин сурагч нэмэгдэнэ. Тэгэхээр 7 хоног бүр 5 сурагч гэдэг нь X хувьсагч юм. Үүний график дээр зурхтаа 15 нь Y-тэй угталцвал 45 дээш, 1-ээр хажуу дээш. 5 дээш үү? 1-ээр хажуу тийс, 5 дээш, 1-ээр хажуу тийс. Тэгэхээр энэ шулууныг зурж багтаа сөрөг утга гарч болохгүй. Гэхдээ би өргөншлөөрч болно. Мэдгэлтэйний көсөвт озаан гишүүн нэмэгдэнэ. Тэгээд бид яг энд харж байна. За, тэд ижил цаг дээр огтлуулсаж байгаа тэр цаг бас шийдэл нь юм. Хэдэн 7 хоног вэ? Хариулт нь 1 ба 20 гэсэн тоонууд байна. Тэгэхээр 1 7 хоногийн хугацаанд яг 1 7 хоногт. За вэз хэн яг 20 гишүүнтэй байгаа вэ? Эдгээр хоёрын бүлэг хоёулаа яг адилхан 20 гишүүнтэй байна. Асуулт нь хэдэн 7 хоногийн дараа тэд ижил тооны гишүүнтэй болох вэ гэж асуусан. Хариулт нь 1 7 хамаг. За сүүлийнх нь уран бүтээлийн шоунд сүрэгчийн тасалбар 1 хүний $4. Энэ R гэдэг нь 1 бүрэг гэсэн үг. 1 хүнд $4. Том хүний тасалбар 1 хүнд $80. 40 долларын үнэтэй тасалбар. Энэ бас нийт тоо юм. 7 хүн шоу үзсэн. Энэ бас нэг нийт тоо юм. За би мэдээш тодруулж тэмдэглэж өгчээ. Одоо хувьсавчдыг оцгоё. Сурагчид болон насан туршидтын тоогоо. Тэгэхээр X нь сурагчдын тоо, Y нь насан туршидтын тоо болно. Би графика мартахын өмнө шууд шошгоно. X гэж юу болохыг мэдмэгцээ. X тэнхлэг дэрэн тавь. Сурагчдын тоо. Харин X нь тоо юм. Насан туршидтун. Сайн. Одоо бид систем байгуул. За, тэгшэтгэлийн систем гэдэг нь 2 гэсэн үг. Эхнийх нь сурагчийн тасалбар, 1 сурагч 4 даалгавар. Тэгэхээр 4 эз. Харин насан туршидтын тасалбар нэг нь $80. Насан туршидтай заа. За, энэ нь доллар. Нөгөөх нь бас доллар юм. Тэгэхээр энэ бодлогын нийт доллар хэд вэ?
Хэд $40 зарцуулсан. Гэхдээ уурна нийцсэн байна. Тэр нь 7 хүн. Яг хэр хүмүүс нь сурагч дөө, насанд хүрэгч дөө. Хариултанд хоёусаа. Хүн дээр хүн нэмэхээр бас тэр хүн болно. Одоо систем график дээр төслөе. Тэгэхээр би бичээ. Энд бидний эшний тех шийтгэлийг бичиж, стандарт хэлбэртвэд x огцол ба y огцлыг олох хэрэгтэй. X-ийг олохын тулд y гэрнэ. 4x-ын 40-д тэнцүү. Тэгэхээр 10 тэг гэсэн цэв нь x факториал юм. X факториалыг олохын тулд x-ийг давна. Би жижигхэн ийм бодлого багнаа. Эдэрг нь 5-та тэнцүү. Тэгэхээр y огцлол нь 5 дээр байна. X огцлол нь 14 ам. Самжаагаараа график сурахтаа шугамаа шулуун царайхан байлгаараа. Шугсдаг бол тэрос хараа. Бид сөрөг оюутнуудтай байж болохгүй. За, энэ бол буддид амьдралын асуудал учраас үгүй. Сэрэг тааж байхад. Такс. Сүм болохгүй. Хоёр дахь шипхэр нь x дээр y-г нь дозордод тэнцүү байна. Тэгэхээр x огтлолтын хуравд би y-г нь нөхөж 7 гэсэн үр дүн гаргана. X-тэй огцох цагийн хувьд би x-ийг нөхөж мөн 7-г авахын тулд y-ийг авна. Тэгэхээр энэ график тийг 7-оос эхэлнэ. Дозогийг болж хүрнэ. Ахын гэрлэхэд сүм зурж бохгүй. За сөрөгцөн шаншаг. Энэ бол төгсдөг үрпэр. За шийдэл нүвэ. Шийдэл нь тэдний огтлолцдог цаг юм. Энэ бол шийдэл юм. Надад 4 дахь зурдаг. Яа. Тэр шийдлийг тайлбарлаа. За би асуултыг нь харъя. Үзэсгэлэнд оролцсон сурагч болон насан туршидчдын тоогоос 4 оюутан. Дүншлэн энэхүү сонирхолтой телевизийн шоу нэвтрүүлэгт нийт 3 өөр насанд хүрсэн хүмүүс идэвхтэйгээр хүлцэн юуж оролцсон байна. Тэр харахад энэ нь утгатай юм. Яагаад гэвэл нийт 7 хүн шоунд оролцсон гэж хэлсэн. Энэ нь яг 7 хүн болж байна. Сайн ажиллараа.